За бүгдээрэнд нь сайхан шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За тэгээд энэ 7 хоногийг бүгдээрээ Бурхныг магтаалаар эхлүүлцгээе. Бурханд итгэдэг Бурхны хүүхдүүд бид итгэлийн энэ амьдралдаа бусдыг урайлж, зоригжуулж, итгэлээ гэрчилсэн амьдралаар амьдрах учиртай юм аа. Тэгээд дуулал 34-р бүлгийн 1-ээс 5-р ишлэгийг би эндээс дуудъя. Би эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь эзэн дотор сайрхна. Даруй хүн үүнийг сонсон баярлнаа. Надтай хамт эзнийг дээдэлж, хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж, бүх айцаас минь тэр намайг чөлөөлсөн. Амен. Түүнийг харагсад гэрэлтэх болно. Тэдний царай хизээч ичгүүрт ис орно гэж. За энэ тухайн үеийн нөхцөл байдлыг бүгдээрээ харъя. Тухайн үеийн нөхцөл байдалд Давид Давид хаан айдаст бүр атсан, тэр зүгтсэн, тэр аюул дүүрэн байсан энэ цаг хугацаанд энэ ном бичигдсэн байдаг. За энэ үедээ тэр үнэхээр Бурхныг магтаж, Бурхан бол сайн юм а гэдгийг Давид хаан магтаж, үнэхээр тэр магтаалаар дамжуулан түүний бодол санаа, түүний махан бие хүчрхжиж Бурхан хинбэ гэдгийг илүү таньж мэдсэн гайхалтай ийм цаг үе. За би эзнийг цаг үргэлж магтана гэж. Ер нь айж байгаа хүн, зүгтж байгаа хүн ямар байдаг болоо? Тэр айсан, тэр зүгтсан. Энэ үедээ Давид эзнийг магтсан баг. Бурхан сайн гэдгийг магтсан байгаа. Бурхан сайн учраас намайг аварна гэсэн тэр итгэл Давидын зүрх сэтгэлд байсан учраас тэр эзнийг магтсан. Цаашаа харах юм бол надтай хамт гэж бусдыг урамшуулад бусдтай хамт эзнийг магтан хүндэлж энэ явах нь ямар чухал вэ гэдгийг Давид энд бас гэрчилж байгаа. Бусдтай хамт. Гэр бүлтэйгээ бид Бурхныг магтж байгаа юу? Бид хамт олон дотроо Бурхныг магтж байгаа юу? Би эзнийг ирсэн шүү дээ. Харин тэр надад хариулсан гэсэн энэ Давидын тэр зүрх сэтгэл, тэр Бурхныг магтсан магтаалаар дамжуулан тэр энэ айцаасаа чөлөөлөгдөж байгаа. Тэр намайг айцаа чөлөөлсөн гэж. Айх үедээ бүгдээрээ залбирдаг байцгаая. Бурхан бидэнд тэр амар тайван тайвширлаа өгдөг юм аа. Бидний амьдрал бусдыг Бурхан руу дагуулах, Бурхан руу чиглүүлэх ийм л учиртай. Бид ганцаараа биш, хамтдаа Бурханыг хүндлэх, магтах ямар чухал вэ гэдгийг Давидын энэ бичсэн дууллаас бүгдээрээ бас олон зүйлийг ойлгож ухаарч авъя. Давид түүн рүү харсан гэж. Түүн рүү харсан хүмүүс гэрэлтэх болно гэж. Есүс дээр бүгдээрээ зүрх сэтгэлээ тавьцгаая. Өдөр бүр асуудал руугаа биш, Бурхан руу хардаг байцгаая. Тэр таныг гэрэлтүүлэх болно. Магтаал бол зөвхөн баяр хөөртэй байх үедээ магтдаг юм биш ээ. Харин айдас тэр сорилтын үед ч Бурхныг магтах учиртай гэдгийг Давид хаан энд харуулсан байна. Бүгдээрээ ямар ч үед, бүх цаг үед эзнийг эрен хайж, тэр надад хариулсан юм аа. Тэр намайг айцаас чөлөөлсөн юм аа. Түүнийг гэрчлэн амьдрцгаая.
тэр намайг үнэхээр айцаас чөлөөсөн айсан үед би залбирсан, Бурхан надад тайвширлаа өгсөн гэсэн энэ итгэлтэй энэ амьдрал руу бид бусдыг бас урайлан дуудаж бусдаа бас гэрчлэл болсон энэ амьдралаар амьдрья. Тэгэд эзэн та бүдийг үнэхээр ивэх болтугай. Бүгдээрээ Бурханыг магтсан магтаалаар энэ өглөөг эхлүүлж энэ өдрийн турш эзэндээ талархсан, эзэндээ найдсан, эзнийхээ өмнө ирээд залбирдаг үнэхээр Бурханы хайртай хүүхдүүд нь байцгаая. Тэгээ бүгдээрээ хамт эзний өмнө ирээд хамт залбирая. Эзэн Бурхан минь таньдаа бид талархаж байна. Яг одоо бидэнд ямар нэгэн айдас санаа зовлт байгаа бол эзэн минь бид таньдаа даатгаж байна. Та биднийг итгэл рүү хөтлөөч. Та биднийг өөрийн гэрэл рүү хөтлөөч. Та биднийг дагуулаач эзэн минь. Яг одоо бид өөрсдийнхөө бодлыг танд өргөж байна. Амьдралын бүх талбараа таньдаа даатгаж байна. Ариун сүнсээ та бидэнтэй үнэхээр хамт байж бидний хөтлөөч, бидний дагуулаач. Та биднийг зоригжуулаач. Та бидэнд амар тайван тайвшрлаа өгөөч. Бид өнөөдрийнхөө урд байгаа бүхий л цагуудаа таньдаа өргөж. Ариун сүнсний хүч чадал, ариун сүнсээс ирдэг мэрэгэн ухаан, мэдлэг биднийг удирдан чиглүүлэх болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа танийгаа магтан хүндэлж алдаршуулж байна. Ямар ч үед танийгаа бид магтсаар байх бол. Ямар ч үед амьдралын хүнд хэцүү, баяр хөөртөө ямар ч үед эзэн Бурхан танийгаа магтсаар байх тэр зүрх-сэтгэл бидний дотроос ундрах болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.